За сайн мэцгаана уу? Ерөнхий боловсролын номлон сургуулийн химийн багш нар мандах байна. За өнөөдөр 9 дугаар ангийнхаа сурагчдад зориулаад химийн урлагийн гэрчлэлийг хэрхэн бичих тухай заах болно. За тэгэхээр химийн урлагийн гэрчлэл гэдэг ойлгуулсан манай химийн хамгийн гол ухтганы нэг байгаа. За тэгэхээр бид нар 7 дугаар ангид байхдаа урлагийн гэрчлэлийг үгээр үгэн гэрчлэлээр бичиж сурсан. Тэгэхээр хамгийн эхлээд нэн тэргуунд бол яах ёстой вэ гэхээр үгэн гэрчлэлээр бичих ёстой. Үгэн гэрчлэл. За тэгвэл цөмөр эхлээд одоо үгэн гэрчлэл бичье. За жишээ нь багш нэнд бичье. Барын хлорид барын хлорид дээр. За нэмгэн барын хлорид дээр нэмгэн. За хүүхэн хүчлээ гэнэ. Хүүхэн хүчлээ. За тэгэхээр барын хлорид дээр хүүхэн хүчлийг нэмэх чинь гэсэн. За тэгвэл эндээс юу үүсэх вэ? Үүсэх вэ гэхээр бид нар барын сульфат за нэмгэн үлснэний үүсэж юм гэхээр давсны хүчил үүсэж. За багш доор нь биччихье. Давсны хүчил үүсэж. За хоёрдугаар нь бид нар одоо үгэн гэрчлэлээр бичснийхаа дараа яах вэ гэхээр томьёогоор бичнэ. За томьёог бичих ёстой. За одоо томьёог бичье. Барын хлоридын томьёог. Барын хлор 2. За хүүхний хүчил бидний хамгийн сайн мэддэг хүчил тийм ээ. H2SO4. За энэ дээр юу үснэ гэлээ? Барын сульфат үснэ гэсэн. Тэгвэл барын SO4 тийм ээ. Энэ бол бид рүү үзсэн солилцох хурал байгаа. Эндээс давсны хүчил гэсэн. Давсны хүчил бол H2. За дараагийнхан гуравт нь хийх ёстой хамгийн чухал зүйл юу юм бэ гэхээр урлагийн гэрчлэлийг бол тэнцвүүлэх ёстой. Тэгвэл тэнцвүүлэхдээ яах вэ гэхээр коэффициент тавьж тэнцвүүлнэ. Коэффициент тавьж тэнцвүүлэх ёстой байна. За тэгвэл коэффициентийг яаж тавьж тэнцвүүлэх юм бэ гэхээр энэ тэнцвүүгийн тэмдэг гэдэг маань юу гэсэн үг вэ гэхээр миний хоёр талд байгаа зүйлүүд тэнцүү шүү гэсэн үг. За тэгвэл одоо цөмөрөө их бодис. Энийг бид их бодис гэдэг, үнийг бүтээгдэхүүн бодис гэдэг. Тэгвэл их бодис нь хэдэн ширхэг байгаа тоолъё. За барын. За өөр ямар элемент вэ? Хлор, H, S, окси элемент үү тийм үү? За тэгвэл барын багшны энэ дэлхтэн дандаа их бодисын бичиж. Энэ дэлхтэн дандаа бүтээгдэхүүн бодисынх нь атомын тоог бичиж. За тэгвэл барын атом хэдэн ширхэг байна? Их бодис 1 ширхэг, харин бүтээгдэхүүн бодиснд муу адил 1 ширхэг байна. За хлорын хэд 2 ширхэг, бүтээгдэхүүн бодиснд болохоор 1 ширхэг атом байна. За устөрөгчийг харъя. Устөрөгч их бодис дээр 2 ширхэг байна, харин устөрөгчийн болохоор 1 ширхэг байна. Бүтээгдэхүүн бодис дээр тийм үү? За хүүхний хэмжээ энд 1 ширхэг, бүтээгдэхүүн бодис дээр 1 ширхэг. За одоо дахиад хүчил төрөгчийн хэд вэ? 4. За тэнцвүүгийн тэмдгийн хойно буюу бүтээгдэхүүн бодис дээр 4 ширхэг байна. За цөмөрөө одоо харъя да. Барын 1 гэж хэлсэн байна. Хлор 2 1 гэж. Тэгвэл урлагийн гэрчлэлийг тэнцвүүлэхдээ яадаг вэ гэхээр атомын өмнө буюу одоо нэгдлийн өмнө тийм тоо тавьж, коэффициент тавьж тэнцвүүлдэг. Тэгвэл коэффициент тавихдаа энд 2 энд 1 байгаа юм чи энийг 2-оор үржүүлээд өгч гэнэ. За энд муу адил устөрөгчд 2 их бодис дээр 2 ширхэг, бүтээгдэхүүн бодис дээр 2 ширхэг байгаа, 1 ширхэг байгаа учраас 2-оор үржүүлээд тэнцвүүлсэн. Хүчил төрөгчийн хувьд бол тэнцүү байна гэсэн. Тэгвэл H хлор гэдэг одоо нэгдлийн өмнө 2-ын тоог тавьчих юм бол бидний урвал тэнцэх нь. За хамгийн сүүлд дөрөвдүгээрт нь яах вэ гэхээр тус бүрд нь одоо атомаа тоолно. За
атомоо тоолох. За багш нь атомоо тоолно тус болно. Одоо яг хэд байна вэ гэдгийг тоолох юм. Тэгэхээр одоо харъя зэмээр. За одоо энэ урлагийнхаа тэгштгэл дээр барын нэг ширхэг их бодис дээр бүтээгдэхүүн бодис дээр барын мөн нэг ширхэг. За холоор их бодис дээр 2 ширхэг энд үржүүлэн тийм ээ үржүүлээд энд 2 ширхэг. Ус төрөгч 2 ширхэг харин энд мөн үржүүлээд 2 ширхэг. С 1 ширхэг энд мөн хөхөр 1 ширхэг. За хүчил төрөгч 4 ширхэг энд хүчил төрөгч 4 ширхэг. За яг ингэж тус бүрт нь атомаа тоолж иж тэнцвүүлдэг байх. За багш та нарт гэртээ 2 урвалын тэгштгэл өгье. Та нар тэрийг өөрсдөө багшийнхаа заасан аргаар тэнцвүүлээрэй. За кальций дээр нэмдэг. За ус. За та нар энийг юу үүсгүү, ямар бүтээгдэхүүн үүсгүү гэдгийг бичээд мөн томьёогоор нь бичээд тэнцвүүлээрэй. За дараагийнх нь болохоор магний дээр нэмдэг хүчил төрөгч. За энэ хоёр урлагийн тэгшгэлийг багшийнхаа заасан аргаар тэнцвүүлээрэй. Баярлалаа та бүхэн.